Эс аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол чиглүүлж. Амдамжсан яриа. 2015 онд гэрийнхэнтэйгээ Төв аймагт байдаг Бадхан ууланд очсон юм. Тэнд зам болохоор маш олон гэр барьчихсан байдгийн билээ. Тэнд нь ч олон хүн очиж хоноглдог юм байх. Төрлийн ар шам байдаг их сайхан нутаг. Тэгээд бид нэг гэрт хоноглохоор эхнээс нь гэрүүдлүү норж үзээд сонирхоод явж байгаад тэр дундаа байсан ганц бор гэрлүү норсон чинь додор нь айгүй гоё цэвэрхэн. Тэгээд их сэрүүхэн байсан юм л да. Зуны аагийн халуунд сэрүүхэн гэр байгаа нь их л таалагдсан юм. Тэгээд шууд л тэр гэрийг авъя гэд хонохор боллоо. Гэхдээ тэр гэрт нь оройн ээж бит хоёр хоёулахнаа л хонсон юм. Бусд нь майхан бас машиндан унтацгаасан. Ээж маань толгой тавиад лудалгүй унтаад өгсөнд би тоонор дусах сарны гэрлийг харж хэвдсээр унтаад өглөө. Би хоймрын оруулах хойд орон дээр ээж зүүн талын орон дээр унтаж байсан юм л да. Гэхдээ тэгсэн шөнө зүүдлээд унтаж байхад хаалгаар нэг бакалтай хүн ороод ирдэг шүү. Яагаад бакалтай гэсэн бэ гэхээр бакалтай хүний мөхөлийн мөр сонсогдсон юм. Би хөө эн чинь хэн ороод ирвэ гэж гайхаад л тэгсэн нэг мэдхний миний толгой дээр баруун ор хоймрын ор хоёрын хоорондох гурвалжин зайд нь нэг хүн суучихсан. Миний толгойг илээд байсан. Би зүүдэндээ айгаад зүүднээс нь сэрж чаддаггүй. Ээжээ гэж дуудах гэсэн хоолой гардаггүй. Хамаг би хөшч гүсэн. Өнөөх орж ирсэн хүн өсийг минь бүр ар зайтал нилээд л байсан. Тэгсний нэг тийм гоёмсог бүжгийн гэмээр эрэхтэй эмэгтэй гудалтай хоёр хүний хөл бүжиглж байгаа харагдсан. Тэгээд байж ятан байтал гинэтхэн ээж сэрээд намайг татаад алив бос гарыг гэдэг. Тэгээд арай гэж нэг юм зүүднээс сэрж хамт гарч бие засчгаад буцаад орж унтах гэсэн чинь нэг л айдас хүрээд болдоггүй. Тэгэхээр нээжэд хоёулаа майханд орж унтъя гэж гуугаад ах эгч хоёрын майханд орж унтсан юм. Дэрүүд ээж намайг тэгж хэлэхэд төгшөөлгүй шууд л зөвшөөрөд майханд тонохор болсон нь одоо бодоход надад хачин санагддаг. Ээжт маань бас элдв зүтлэгдсэн болов уу гэж бодогддог юм. Их сайхан хангай. Гэхдээ их догшин. Гэхдээ тэр шүн тэр зүйл өсийг минь зулгайлгүй. Толгойг минь илж байсан болохоор ивэж лус баярлсан байхаа гэж бодож залбирдаг да. Тэр нутгаар хүн аргал түүгээд явж байхад араг руу нь араас нь зохиод байдаг гэж нутгийн хөгшчүүл ярьдаг байсан юм. Бадхан уул улаан цав гэдэг газруудад багадан эмээ дэрэн их л очдог байлаа. Тэр үеэс хойш их олон жилийн дараа тэр газарт дахин очсон минь энэ л дээ. Тэрэлжин зам баригдах гээд засвартай байсан үе юмдаг. Найз нартайгаа ОБ2-ын тэрээд гарч амарч хаад нааша буцаж явлаа. Бид хоёр машинтай явж байсан юм. Тэгсэн яг цаад ОБ2 ордог даван дээр нэг машин нэвдэрчгдэг юм байна. Орой болж байсан дээрээс нь зам засвартай. Бас хамт явж байсан нөхдийн маань нилээд хідэн ходорох ажилтай байсан болохоор эвдэрсэн машинаа чирээд хөдөллөө. Тэгээд агуйтай хад уруудаж орж ирсэн чинь нөгөө ходорох хэд маань "Гото унаа тэрэг зогслоо. Төрүүлээд налах хүргээд өгч" гээд гуйгаад болдоггүй. Тэгэхээр нэ чиржвсан машинаа үлдэх хэдтэйг төр орхиод ходорох хэдэн хүргэж өгчөхөд буцаад ирэв. За тэгээд ахаад л нөгөө эвдэрсэн машинаа чирэн гэлдэрсээр байтал шүн дөөлж боллоо.
Тэгсэн нэг найз маань хэдүүлээ ингэж явж явахаар энэ хавьда нэг газар хоноглоод маргааш өглөө нь явцгаая л да гэсэн юм. Маргааш нь бидэнд ажил төрөл байхгүй байсан болохоор бүгд л зөвшөөр зөхөж хоноглохоор болов. Тэгээд хоноглож аятайхан газар хайж машины гэрэлд газар шинжиж явлаа. Нэг бэл уруудаад эвтэйхэн ингэр газар бахаар ножиж зогссоод энд яаж вэ гэж асуусанд бүгдээр хэл бууцхан эргэн тойрноо харж байсанд нэг найз маань "За нэг бүтэн эргэж орчин тойрноо гэрэлтүүлээд ихтэй" гэсэн юм. Тэгэхэр нь би бууж татлахаа молдлаад гэрлийн хол дээр нь тавиад бүтэн эргэлээ. Шөнийн харанхуйд тусах машины гэрэлд буд, өвс, ганц нэг чулуу, мөн тэр дор жалганы ам судаг бүдэгхэн харагдаад өнгөрлөө. Тэгсэн өнөх найз маань олон таван үггүй явъя л гэж байна. Би жоохон гайхасгээд машинаа чирээд цааш хөдөлсөн юм. Тэгээд тэрэлжийн гүр хүртэл яваад тэнд айлын хоосон хашаанд майхнаа барьж хаад ундахаар хэвдэгтэй найзаасан түрүүн ягаад шууд явъя гэдвэсэн юм. Ингээд сониучирхан асуусан юм. Тэгсэн найз маань хэлж байна. "Дөрөвний газрын доохон нэг жалга байсныг харсан уу?" Гэхдээ би толгой дөхөвөл тэр үгээр хідэн альбин тэрэнгүүд биднийг хараад сууж байна лээ. Дими газар. Өмнө нь осол аваар гарч байсан байх. Ингээд дотор зарс хийтэл хэлсэндээ. Тэр найз маань бөөхөн юм л да. Тийм хүмүүс иймэрхүү альбин дээрэн чөтгөр сүнс зэргийг үнэхээр хардаг гэсэн шүү. Танд додны бөөхий нэгэн байдгүй. Тэр найз чинь танд ямар нэгэн зүйл ярьж байгаагүй гэж юу? Намайг даваа гэдэг. Би гэдэг хүн одоо 22 настай. Эхнэр нэг хүүгийн хамт амьдардаг юм л да. Шинээр амьдрал зохиож байгаа залуу гэр бүл болохоор дутагдж гожигдох зүйл тодорхой хэмжээнд тохиож л байна. Би нэг хувийн компанид борлуулалтын менежер хийдэгч сарда авдаг мөнгө мань амьдралд ч тэл хүрдэг болохоор орон цагаарч хамаагүй ажиллаж хэдэн төгрөг илүү болох санаатай. Хүн амтнаас ажил сургалан өөрөө ч сонин хөвлөл сайтуудаар хайсаар байгаад 100 айлныг тавилгын үйлдвэрт өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажил олсон юм. Тэгээд холбоо бариад ажиллахаар тохирчихсан юм л да. Саяны өнгөрдөг 9 сарын 16-нд ажиллаан тарж хаад 100 айлд барилах мужааны цех рүү хотын төгжрэлд явсаар байтал нар жаргаж эд харанхуй болох үед очсон юм. Намайг очиход хашааны манаж гэх үг нь над руу дөхөн ирж "Миний хүү яасан өөр ажиллах гэж байгаа юм. Болгоомжтой байгаарай." Ингээл зэрэг хачин үгсийг санаа зовсон байртай хэлсээр намайг дагуулan цехийн хаалгын төгжийг тайлж өгчхөд гэрэл үг нь оржглоо. Тэгээд би хаалгыг алгуурхан нээж додог шорвол 2 ширхэг бөөдгөр шар гэрэл зүүжгсэн хачин хүйт таасан мэдрэмж төрүүлсэн баригдлаа. Хаалгаар ороод шууд баруун талд байрлах хувцсны өлгүүр байгааг анзаараад тэнд нь гадуурх хөрмийн өлөгчхөв. Хөрмнийхээ халааснаас утсан ам нэг дуу ихлүүлэн хамгийн чанга дээр нь тавиад ажилдан орлоо. Нэг хэсэгтэл юунд ч сатааралгүй шаргуу ажилласан да. Тэгсээр ажлынхаа талыг хийчихэд угсралтандан орохоор ширээний хажуу зогсож байтал өмөдний баруун хөлнөөс юм татах шиг эсвэл ямар нэг юмд гогдчих шиг болсон юм. Тэр үедээ би анзааралгүй юмч бодолгүй хөлөө нэг доктор хаятаад ажлаа үргэлжлүүлэн хийлээ. Гэтгсэн удалгүй дахиад хөлнөөс татаад болдоггүй. Юундан орооцолдчихвдоо гэд хөл рүүгэн гараа явууллаа. Тэр үедээ ажилдан улаарчсан байсан болохоор харцаа ширээн дээрх угсарч байгаа тавилгаас юр салгаагүй байсан юм л та. Тэгтэл гард хачин хүүтийн мэдрэгдсэнд би зочиод хажууд иш доош харавал бурхан минь өрн хай борд дэгэлтэй. Үснийх нь талан зулгаалгуулчихсан аятай хал зарчихсан. Өрөөсөн хөлдөө оймстай. Гэхдээ бас нэг хөлнөөс нь цус урсаж нилийн ууралсан царайтай цэцэрлэгийн насны гимээр жоохон охин зогсож байсан.
Би харсан даруйдаан тогон цогулсан юм шиг л хамаг бижирс гэж сонин оргиод ухаан балардах шиг бүх юм сөөмийгээд ирсэн юм. Тэгээд нэг л мэдхэд би цээхийн хашааны хаалганы дэргэд хамаг юмаа зүнхэндэн хийгээд барьчихсан зогсож байсан. Би яаж гарснаа ч сандаггүй юм. Хүн төсөөлөөгүй аимшигтай зүйлтэйгээ гинэт нүүр тулахаар ухаан үнэхээр орж гардг юм билээ. Хамаг би суларч ятарч төөлдсөн хүн шиг хөлөн чирэг шахан байдаг урдаараа алгалсаар хашааны хаалгаар гарах тэр мөчөд миний араас хөөхтийн биш нас би гүйдсэн нэр хүнийг шиг хачин муухай хагирган хоолойгоор чи өөх гэж байж энд бас юу хийж яваа юм гэж хэлсэн. Би зогсолтгүй үргэлжлүүлэн хурдан алхассаар алхах замдаа толгоогоо эргүүлэн харвал өнөөх цээхийн хаалга цэлийдэл онгойжгсон. Додрын зүүжгсэн байсан хоёр бүдэг шар гэрэл хоёр тийш хүчтэй савлаж явахыг харсан. Тэр шөнө би тэндээс шууд такси бариад гэрлүүхэн харсан юм. Одоо энэ явдлаас хойш 2 хоног өнгөрч байна. Үнэн дээр толгоноос тэр моёрын хачин зүйл юу салахгүй. Бас хэлсэн үг нь хүртэл намайг шаналгасан хэвээр байна. Үнэхээр би удахгүй өөх гэж байгаа юм болов уу? Эсвэл ямар нэг муу юм тохиолдох гээд байгаа юм болов уу? Хэрв тэнд өөрт тохиолдсон ямар нэгэн хажиргалтай, аимшигтай сонин содон зүйл байвал манай Facebook хуудасаар эсвэл Gmail-ээр холбогдож өөрийн түүхээ бидэнд илгээгээрэй. Баярлалаа.